Сүүлийн үед хэл мэдээллийн хэрэгсэл олон нийтийн нийгмийн сүлжээнд ачид тэгт компаниас Эрдэнэт үйлдвэрт 34% эзэмшүүлэх саналыг одоо удаа дараа өгсөн боловч энэ асуудлыг Эрдэнэт үйлдвэрийн зүгээс одоо шийдэхгүй байгаа гэсэн ийм мэдээлэл бас яваад байгаа. Энэ тал дээр та биднэрт тодорхой мэдээлэл өгөөч. За энэ мэдээллийг бас үзсэн. Ачид тэгт компани ч 2014 онд ажилд орсон байдаг. Тэгэхээр 2014 оноос хойш өнөөдрийг хүртэл 24 он хүртэл нэг 10 удаа албан бичиг ирсэн байгаа. 24 онд засгийн газрын шийдвэр гарч ачид тэгтийн үйл ажиллагааг хязгаарлаж төр зогсоосон цаг үеэс хойш бол 4 албан бичиг ирсэн байж байгаа. Тэгэхээр энэ үүссэн нөхцөл байдал засгийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэхийн тулд ачид тэгттэй хэлцээр хийж үйл ажиллагаа шийдвэрлэх хамтарсан ажлын хэсгийг 2 удаа байгуулж ажилласан. За тэгэхээр ачид тэгтийн зүгээс бол 2 төрлийн асуудал тавьдаг нь энэ үйл ажиллагаанд бол хүндрэл учруулж байгаа. Нэгдүгээрт засгаас гаргасан шийдвэрийг бол хүлээн зөвшөөрөхгүй. Өөрөөр хэлэх юм бол 34% ноогдох ногдол ашгийг нөхөн төлөвлөх энэ асуудлыг бол хүлээн зөвшөөрөхгүй. Хуулийн байгууллага тандсан байж байгаа. Тэгэхээр энэ асуудлыг хилцэхгүй гэдэг учраас энэ хилцээр бол амжилтгүй болж байгаа. За хоёр дахь нэг шалтгаан болохоор ачид тэгт үйлдвэрийг 20 жилийн туршид үн төлбөргүй 20 жилийн туршид одоо хөдрээр хангаа. Дээрээс нь энэ хөдрээ бол Эрдэнэт үйлдвэр өөрснөө зөөж өгөө, тээврийн зардлаа хариуцаа гэдэг. Ийм асуудлыг тавьдаг учраас энэ Эрдэнэт үйлдвэрийн хувьд бол хүлээн авах боломжгүй асуудал. Ийм шалтгаанаар хэлцээр бол амжилтгүй болсон. За гэхдээ энийг цаашд нь бас амжилттай болгохын тулд үйл ажиллагааг ажиллуулж эхэлснээс хойш дахин шинээр ажлын хэсэг байгуулад ачид тэгтийг хэлцээр дүүрээд ингэж байж байгаа. Одоо 20 хугацаанд ачид тэгтээс бас хариу ирэх болов гэсэн ийм хүлээлттэй байж байна да.